хурлын дэд дарга Батгүй, улсын хурлын гишүүн бод Цэнгэл, Батсуур, Батэрдэн нар үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг боловсруулснаа улсын хурлын дарга түргэн барьлаа. Сүүлийн жилүүдэд баяр наадмын харилцаатай холбоотой шүүмжлэл иргэдийн дунд ихсэж, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд зарим талаар хүндрэл учирч байгаа. Тухайлбал хуулийн дагуу шүгээн 16-д үлдсэн бүх болон үндэсний сурын харвааны эхний 3 байр эзэлсэн харваачтаас сэргээшин шинжилгээ авдаг. Гэвч шинжилгээний хариу гараагүй байхад цол чимгийг нь баяр наадмын үеэр олгож, дараа нь сэргээш хэрэгэлсэн бүх харваачтаас цол чимгийг нь хураах зохимжгүй байдал үүсгэдэг. Нэрийг заасан ийм хуульд нэлээд их өөрчлөлт орсон гэсэн үг. 50%-аас дээш өөрчлөлт орсон учраас шинжилсэн найруулга болж өргөн барьж байгаа. Энэ хуулиар шийдэх гэсэн гол асуудал зарчмын зорилго маань улсын баяр наадмыг зохион байгуулалттай холбоотой хуульчлагдаагүй байсан, тодорхойгүй байсан олон асуудлуудыг хуульчлах, тодорхой болгох ийм зорилгоор энэ ажлуудыг хуулийн хэлбэр шинжилсэн найруулах ажлыг хийсэн. Тухайлбал морины уралдаантай холбоотой Эрлиз морь, Монгол морьдын уралдааныг бие дааж тусдан зохион байгуулах. Тухайлбал улсын баяр наадмаар бол цэвэр цусны Монгол морьдыг уралдуулж түүгээр Монголын бүх үеачд оролцож ижил нөхцөлтэй уралдах болцоо боломжийг бүрдүүлж улмаар цаашдаа цэвэр цусны морьдыг уралдуулдаг олон улсын жишгийн дагуу бид Монголд уралдаан зохион байгуулах тэр асуудлыг бас хуульчилж цол зэрэг болгох болцоо боломжийг бүрдүүлж гэж байгаа. Нөгөө талаас морь өндөг хүүхдтэй холбоотой асуудал 7 наснаас дээш насны хүүхдийг морь өндөг болгож морь өнжгөө хүүхд бол өөрөө маалгай болон бус хамгаалтын хэрэгсэлтэй зайлшгүй байхыг бас хуулиар зааж өгч байгаа. За цол зэрэг болгохтой холбоотойгоор уяач нь тэр дайрагцсан морьныхаа цолыг өөр дээрээ бичүүлж цол хөрхөө эсвэл эзэн хөрхөө гэдэг тодорхойгүй асуудлуудыг бид нар бас энэ хуулиар зохицуулж өгч уяач эзэн хоёрын тохиролцсон гэрээ буюу тодорхойлолтыг үндэслэж албан ёсны цол зэрэгт тооцдог болно гэсэн ийм заалтуудыг оруулж байгаа. За мөн төрөөс үндэсний баяр наадмыг зохион байгуулах нь зардал өндөртэй учраас үндэсний спортын холбоодоор гүйцэтгүүлэх нь зохимжтой гэж төсөл санаачлагчид үзсэн байна. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд аймгийн баяр наадмын хугацааг засгийн газар сумын баяр наадмын хугацааг аймгийн засаг дарга тогтоож болохоор заасан. Харин шинжилсэн төсөлд үндэсний их баяр наадмыг улс орон даяар зэрэг тэмдэглэхээр тусгажээ. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл нь 5 бүлэг 16 зүйлтэй юм а. Тэр спортын яг өөрийнх нь төлөө хөгжүүлэх тэр болцоо хэцүү орчныг хуулиар бүрдүүлж